радио 88-ны урлагын дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амраа амгалан дахин айлтгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн ягын цаг мөчөөд радиогийн 2 дугаар студиэс хөгжилтэй хөнгөн байцгааг сураатагаар яарна нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 17 цаг 15 минут болсон өнөөдөр 2025 оны 6 дугаар сарын 11-ний сав гарагийн яарна нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Мега, Мөги энэ хоёрын юм өчтөр хоёр чи. Тийм байна. Мега, Мөги, Анжга, Гэрлээ, за найрлагчаар мөнхцгийн төвшин баяраар арилж байгаа. Нэвтрүүлгийн хамтран арилгачаар олон улсын Улаанбаатарын сургууль дэлхийд гарах гарц сураатагаар за мөн баруун бүсийн барилгын материалын тулгуур төв болох барилгачийн худалдааны төв хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв эмээ өвөөгийн амны хүүхэд гэдэг сэдвээр ярилцсанаа. Оо ямар хөөрхин. За эмээ өвөөтэйгөө байсан дурсамжаа хаваалцах өдөр гэж ойлгороо ер нь бол. За ер нь хэр эрх хүүхдтэйсэн бэ? Зарим эмээ өвөө нар хүүхдийг амны хүүхд гэж толгой дээрээ гаргачихсан байдгаа. Та тийм хүүхэд байсан уу гинэ. Өчтөр асуултанд дуусаагүйсэн юм байна. Дууссан юм шиг өрөөгөө дуусгах gibi муухай цэг тавьдээ би дундуур нь. За. Тасалтай байл та. Би ёстой яг амны хүүхэд эмээний. Юу секэ гэхээ? Синжит эмээ сосроо арам хоёр эмээтэй шүү. Секэ соко гэд хоёр эмээтэй. Би ч өвөө байхгүй мэдэхгүй шүү дээ. Өвөө ерөөсөө амьдралдаа тийм өвөө гэдэг үг ч мэдэхгүй юм чи баг. Хараачгүй. Гэхдээ би аавыг бол харсан. Яг бөмбөлөө идэм билээ. Жохон бахта харж ирсэн. Бас буржгар үстэй юм уу? Бас буржгар. Яа тий ингээ бөмбөлөөд мангар ижилхэн. Тэгээд энэ өвөн ш тэгээд имээ зааж өгчсэн. Тэгээд би гэ. Хөшмөгийн танаа нөгөө нэг алгаал хоёроо ингээл гал дэгээл сужид гэсэн имээ чи яг төрсөн имээ ч юм уу? Зүгээр. Яг чиглэхээс өмнө имээгүй болгоо ичгүй. Үгүй. Юу ч манай имээ байдаг. Тэр имээ чи хаамаагүй имээгийн гэрт очиж сууж идэг гэсэн. Тэр имээ чинь нагац өвөгийн маань төрсөн дүү. Нагац аав ээж маань төрсөн дүү. За. Би бол эмээ өвөтөг тийм амар ойрхон байгааг. Би хөдөө очих дургүй байсан болохоор эмээ өвөч над нэг тийм таатай байгаа. Хөдөө очихор би уурлаад хөдөөнийхөө хөдөө гэж. Хөдөө дургүй, малт дургүй гэдэг хөдөөнийхөө хүүхдээ. Өөрөөсөө мэнт яах. Хөдөөнийхөө хөдөө гэсэн бас тэрийг бас бүр хөдөөний хөдөө гэдэг байгаа байхгүй юу? Юу гэсэн үг бэ? Хөдөөл ивж яах юм. Бүр хөв хөдөө гэдэг. Бид нар одоо Баян-Хонгор аймгийн Үлзий цумыг хөдөөл гэж ярьдэн шүү дээ ер нь. Өөч би чи хөдөө очихоор намайг гэдэг муусаа төвийг харчуул гэж загнаад. Мал мэдхгүй мө төвийг харчуул гэж загнаад. Би харнаас оюутан болж би ч нөгөө нэг жил хөдөө цөлөгцсөн. Хангалттай хонь монд яваад ингээд те бас хоньны хот бас малтаад ингээд үдцсэн те. Тэгээ очингууд манай хөдөөний ийм уулаа азартай өгдөд би яста үнээс ааж үзээг гэх ингээд гайхаа начна. Ямар сони юм бэ гэдэг. Чи баг 1000 тулч аймгийн төвийнх ингэнэ. Тэгээд бас үний юм байлээ те мөгийн аймгийн төвийнхэн. Бас дүүргээр бас хуваалцчихнаа. Юу гэсэн үг би сумд хөдөө очиод хурах гэж юу вэ? Үгүй сумын дөнгөр штэ мал мэдхгүй юм жаах. Хүүшээ юу малын баас түүгээд байгаа аргад маргад дойрддгүү наац. Тэгээд тэр имэж манай ээж аав ээж хоёр нь хөдөө байдаг байсан. Аав ээжийг бол мэдхгүй. Аав төрөхөд өнгөрсөн байсан. Аавынхаа өвөг мэднэ. Гэхдээ энэ өвөө хотод байдаг байсан. Орсоор ярьдаг, төмөр зомд ажилладаг байсан. Тэгээ хайгаад ингээ орхоор л орсоор ярьдаг байсан. Амар чанга доотой. Яки балки гэдэг. Тав үгний 3 нь орс. Тэгээ ингээд орс Монгол холиол ярьчдаг. Зөө. Дийм нөхөр байсан. За. Хотынхаа өвгөөс би сайн мэдгүй. Хотод байсан. За. Тэр хотод байсан чинь аав чинь аав. Манай аав чи өөрөө уул нь хотын хүн байхгүй. Ээжийг дагаад Баянгорт очсон болохоос яг хотод 2 дугаар төрөг төрсөн. Оо тийм үү. Тийм байгаа. Дүмдэн бэрл гэдэг чи ерөөсө хотын дэр шүү дээ. Баянгорт байдаг. Тэр яага яваад байгаа. Би гайхаад байдаг байсан. Тийм байгалаа. Хотын нэртэй хүн яваад байдаг байсан. Ямар юм яагаад тэнд очсон юм бол гэж үзэж байгаа. Тийм байгаа юм шүү. За энэ Анжигийн яриа айгүй урт болно. Анжигийн яриаг эхлэхээс өмнө гялсмас хамдраалагч ярьч. Тэгээ. За манайха би ч зөвшөөрдөг аа. санал асуулганда итэвхтэй оролцоорой.
Та аль ангилалд нь багтдаг хүүхэд вэ? Аад нь амны хүүхэд явлаа. Бэд нь байдаг л нэг ачцсан байсан. Нэг тийм эмээ өвдөө нэг тоогдгүй хүүхдээс мэж дээ. Бэд нь дайсны зэрэг нь вэж дээ. Гэт нь эмээ өвдөө дурсамж байхгүй гинэ. За манайхан санал асуулганд эдвэгтэй оролцоорой. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Олон Улсын Улаанбаатарын сургууль дэлхийд гарах гарц гэсэн уриатаар хамтран ажиллаж байгаа. За өчигдөр манай чанцаг яанад орж ирсэн ч хүмүүс хөөс манай хөргөн чанцаасаа чанцаа мундаг Тэр мундаг чанцаа чиний сургуулийг төгссөн шүү дээ. Тэгсэн. Чанцаа шиг мундаг болъё гэвэл Олон Улсын Улаанбаатар их сургуульдаа ядаргаад тий. Чанцаа дөргөө. Тий. Оносэл хоёуланд дөргөө. Мэдгүй би л одоо Олон Улсын Улаанбаатарыг сургууль гэж мэдгүй. Чанцаагийн сургууль л юм байна. За энэ ч ихтэй үнэхээр лаг юм байна уу? Монгол улсын эхний 20 дэрвэмлэгдэх сургууль 20 шилдэг сургуулиас 13 дугаар чигсдэг гэж байна. Дөрөвдүгээр удаага магадлалын итгэмжлэгдсэн 2024 онд магадлалын итгэмжлэгтэй бүр 10 жилээр магадлалын итгэмжлэлсэн. Одоо 34 он үрд эдийг дахиж магадлалын итгэмжлэл ярихааргүй болсон гэж штэ. Оо за. За яриарай. Чи яриач. Энэ бүр уур нүрцэн сууж байна. Тэр Улаанбаатартайгаа. Их сайхан сургууль байна. Чанцаг юм байна. За үргэлжлүүлье. Энэ хүн ер нь юу яахгүй гэж байна. Бүр нэг тийм маркетингийн албаны хүний шинжгүй тий нэг. Сайхан сургууль. Бүр гэдний хөдөлсөн чанцаагийн сургууль гэж боддог. Тэгээ юу юм бэ? Энэ Сайхан чанцаагийн сургууль. Манай чанцаас та аман тайлбараа урдчилж уншаад бүр бэлтгэсэн орж ирдэ штэ онхоо. Чанцаатайгаа хол яваарэ. Хол яваарэ. За тэгээд энэ чанцаагийн сургууль байна штэ тий. Ингэдэг гэж хамгийн их тэтгэлэгтэй сургууль юм байна л да. Тэгээд 2024-с 25 оны хичээлийн жил шинэ хэсэгчдэд зориулсан 40% тэтгэлэг 500-аас та 599 оноотой бол авах юм байна. 50% тэтгэлгийг 600-аас 649 оноотой бол авах юм байна. 70% тэтгэлгийг 650-аас 699 оноотой бол авах бол 100% тэтгэлгийг 700-аас дээш оноотой эсэгч нар бүр болох юм байна. Мягмар цэцэг гэдэг нэртэй оёдоо авахгүй гинэ. Би ер нь сургууль байгууллаа. Тэгээд олон улсын нийгаагийн сургууль. Олон улсын сургуульд чинь Орос, Бурят, Тува, Хятад, Солонгос энэ тэг оюутнуудтай цуг сурна гэж шүү бүр. Тий. За тэгээ илүүдэл ерөнгөө мэдээллийн та 46 20 26 хэрвээ гар утаснасаа залгах бол урдталтаа 11 хийгээд 46 20 26 89 47 20 26 гэдэг утсаар мэдээлэл аваарай. Тэгээд одоо 6 сарын 23-наас эхлээд хичээлийнхаа 1-р байранд эсрэгчдийг бүртгэж эхлэв шүү. Элсэлт цэг жүү эцэг идүү цэг юм гээд онлайн элсэлт нь байгаа. За ингээд Олон Улсын Улаанбаатарын сургууль гэж кириллээр бичээд Facebook руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Олон Улсын Улаанбаатарын сургууль дэлхийд гарах гарц гэсэн уриатаар хамтран ажиллаж байна. Баярлалаа. За аач явсан. Гэхдээ би чинь манай аав ээж хоёр биднийг нөгөө нэг эрт төрүүлсэн болоод бид нар чи эмээ өвөөгөө бүр залуу байхад нь төрсэн байхгүй. Тэгээд аавын аав ээж хоёр ч хоёулаа байжсэн, ээжийн аав ээж хоёр ч хоёулаа байжсэн. Гэхдээ ээжийн аавын аав ээж хоёр арай хөгшин хүмүүс байсан шиг санагдаад идэг байхгүй. Гэсэн чи ойролцоод бол настай байсан юм билээ. Гэтэл та тайл гэдэг байсан нэг ойролцооны 10-аад насны зөрөө байсан юм шиг үл. Тэгээд би зүгээр л нэг ач зээнэрийнх нь л нэг байсан. Ягаад гэвэл манай том ахыг төрөнгүүт нь ээжийн аав ээж дээр орхиод тэрний дараагийн ахыг төрөнгүүт нь аавын аав ээж дээр орхисон. Тэр хоёр чи амны хүүхдүүд аль язуур даам гарцсан те. Тэнд чинь ноён байж байгаа штэ. Би бол зүгээр ингээд хотоос амраад хаяа очдөг хүүхэдтэй ингээд томотой байхгүй бас болохгүй. Мусан тавиулууд. Тийм, баг тийм. Тэгжээсээ гид нэг амар даам гарсан байхгүй. Яасан гэсэн чи манай өвөө одоо тэр ээжийн аав намайг гинт аавынхаа сүнсийг гэж батлаад. За. Баталж нотлоод. За. Оо энэ манай аавын сүнс. Яг баталж нотулсан. Би тэр нэг юм нэг аавынханд хэргэлдэг байсан багж магжийг нь оролдоод миний юм юм. Яа. Уйлгаа. Тэгээд тэгсэн чинь нөгөө тэнэгтэй тоглоо байгаа гэсэн. Тэнгүүд намайг бүр даам гаргуулсан байгаа байхгүй. Бод наад чи манай аавын сүнс. Энэ миний энэ хүүхдээр оролцсон байвал тархий чааг зөхөн гэдэг. Манай тэр чи сүргийн манлал байгаа шүү дээ өвөөч нь бол. Тэгээд би зүгээр ингээд айлын босох шүү дээ. Айлын босгон дээр чи ингэ шихийг чоргилд. Тэгэхэд би босгон дээр нь суужгаад өрөмдөж идэг байсан гэсэн. Босгын өрөмдөө сууж идэг нөгөө аавынх нь
багж гэдэг нь тийм мужааны багж байхгүй юу. Тэнгүүд нөгөө өрмийг нь барьсан би босхын өрөмдөө сууж идэг. Тэгээд манай өвөө "Эш би аавыгаа их зовоосон. Намайг зовоох гээд ирчиж гээл өөдөө сууж. Тэгээд юусэн яг ман гэдэг босхын өрөмдөө сууж идэг. Тийм хүүхэд байсан гэж байгаа байхгүй юу. монголчууд ёо. Амар. Тэгээд толгой дээр гаргацсан намайг чи. Тэгээд би ч нөгөө ингээ хоёр өвөө эмээ хоёулаа байж байгаа те аль алинд нь л би ч нь бол зүгээр л нэг ачцсан шүү дээ. Амин ээч биш те. Бас ч нэг адын шаар болчихоогүй байж байгаа. Тэгж жагаад энд муудалцсан ш жоон том болоод морь ундаг болсон чи. Энд муудалцсан гот морь унаад нөгөө эмээ өгөх яваад гэдэг. Тийм ойрхон байсан юм уу? Нэг 7-8 км-ийн зайтай байхгүй юу. Тэгэл тийшээгээ дахиад явчихдаг. Тэгэл нэг 10 тонн житл энтлийн имөө ингээд сайн намайг ингээд алдааг уучлцсны дараагаар тэнд муудсан штэ. За давж нөгөө тийм л хөвгтэйсэн. За туслах хөдөлгөгчнөр 4 минут үндсэн хөдөлгөгчд 12 минут байдаг. Таны 4 минут дууслаа. За баярлалаа. Одоо гэрлээ 12 минут явах чи. Тийм. Гэрлээ 12 минут. сайн амжилт юм. Уугаа тоолит юм яа. За намайг төрөхтөл манай аавын ээж эмээ өвөө хоёр одоо биш ээжийн аав ээж хоёр хамт байдаг байсан. Тэгээд манай аав ч ингээд айл түргэн болж орж ирсэн мөртлөө өөрийнх нь ээж нь болохоор хотод яг төрсөн гişтэр байдаг гэсэн. Манай хотын эмээ болохоор энэ 220,000-ийн яг Баянгол ажуудлын 27 дугаар байшинд байдаг байсан. Тэгэнгүүт манай аавстай айгүй мундаг хүргэн. Тэгэл яг манай хадам аав ээж хоёроо гэсэн үг шүү дээ. Яг хоёулангийн ингээ гар дээр ингээ өнгөрүүлсэн баггүй. Тэгээ бид нар ингээл эмээ эмүүтэйгэл хамт амьдардаг байсан. Тэгэнгүүт би заяа чаавас нөгөө 3 настад ээж өнгөрсөн болохоор ингээд хүний аавынхаа өрт сайн дураа өрүүл гүйж очиж унт нь ер нь л эмээгийнхаа өрт унтдаг. Тэгээд дандаа чих барьж унтдаг. Нөгөө барих мөөн байхгүй. Тэгэл өглөөс ирээл маам гээл дуудангууд ингээд манай эмээ сандал дээр ингээд сүтээ зай масл 9 сахартаа талах малах ингээд тавьсан заяа. Тэгээд ингээд гошонкон дээр сууж шээж баад тэгээ бүксээ арчуулдаг тийм хөвгтэйс шүү дээ. Амар хөвгтэйс. Тэгээд хөрөг тэр нь л амийн хөвгт байж тэ нэрнгээсээ. Удаа үргэлжлээгүй 7 нас л хүртэл үргэлжлэн. Тэгээд 7 настад манай эмээ өнгөрсөн байхгүй юу. Тэгээ яг эмээг өнгөрөхөд би яг нэг орныхон толгой дээр ингээд яг ингээд хараад ингээд байжсэн. Тэгэл эмээ өнгөрсөн дөө. Тэгээд хотын эмээтэй бол нөгөө хотод л байдаг гэсэн болохоор амралтаараа л ирдэг. Тэгээд Баатар хотын эмээ ч юм болохоор нөгөө тарханд байдаг эмээгээс бүр настай. Гэтэ бүр 96 хүрч ээж бас өнгөрсөн л дөө. Тэгээд хотын эмээ бол 8 дугаар ангид байхдаа өнгөрсөн. Өвөө бас 8 дугаар ангид байхдаа өнгөрсөн. Тэгэхээр ер нь бол яг ээжийнхээ ээжтэй буюу эмээтэйгээ л аягүй ойрхон байдаг. Тэгээд бид тээр хоёулахнаа үлдэн штэ. Би чи нөгөө нэг цэцэрлэгт явж үзээгүй гэртэл идэв гэсэн. Тэгээд уц муц авч өгч тус болно. Хонх дарахаар очиж амар хүнд нэг төмөр санал өргөж явж хаалаа онгоолгож гэж юм. Тэгээ тэрийг амар их эмээ би танд мам би танд амар их тус болдог те гэж явдаг гэсэн. Тэгээ тийм хөхтэйсэн. За дараагийн асуулт руугаа орох уу? За тэгээ. Мөгийн эмээ өвөөгөө цаашлуулдаг байсан уу? Хөөрхөн дурсамжийн үлдсэн байна гэж байна. Би айгу буруу сонссон. Цаашаа харуулдаг л гэсэн. Амин бариад сүүлэнд аманд сүүлгүүлээд ам барихаа чи байсан гэсэн. Наанаас нь дун чимгээр хатдаг байсан гэж. Тэр үед өсвөл би одоо тэгэл тэрийн гусгал байх та. Мэдгүй би бол юу хийжсэн. Тэр яг миний өвөө биш тэр нэг аав ээж маань аавын төрсөн дүүгийнх нь нөхрийг л хөдөө очсон чиг ийм том ааруул за хотын хөдөөний алим мэдүүл хөдөөний яавлаг идгээд тэгээд тэрийг би өмнөхөр яавлаг гэж бодсон гинэ ээжээс үлд нэрсэн. Тэгээд хөдөөний тэнийг өвгөний чи очихгүй гээд яг зун амраад хидээд очдөг байхгүй эднийг аваад тийм мут нь би шууд тэгдэг ус гэсэн. Тэр хөдөөний тэнийг өвгөч чинь яавлаг идгээд ааруул өгөөд исэн гээд нөгөө тэр амьдаа бид нар сайн ширж байгаа царай нэж байгаа. За хөдөөний яавлаг идгээд тэг ийм амар том ааруул өгөөд. Тэгээ тэрнээс биш би тэр хөдөөний тэнийг өвгөний чи очихгүй л гэж ууралдаг байсан. Манай тэр аав болохоор ийм ер нь боловсрал нэмгэнтэй л дээ. Тэгээд өнгө ялгадгүй байсан юм уу? Зүгчиг ялгадгүй байсан юм уу? Бүү мэд. Ингээд байдаг шүү. Өвгөө яаж байгаа? Ваа ингэдэг байхгүй юу? Гадаа ингээд өвөө чинь хизээч зүгээр байхгүй. Дандаа нэг юм хийж идэг. Тэр үе угаасаа бүгдээрээ л тийм байсан. Боловсралгүй дахиад сохор өвчтэй. Тэгснэ ингэдэг заяа. Йой. Алуу миний хүү ороод баруун орны гудсанд ороос нэг улаан бодолтой юм байгаа аваад тэр гэлдэгдэг байхгүй. Би ороод баруун орны гудсанд бүр ингээд сөхөж гаргаж ирж тавиад юу ч олохгүй. Тэгээд өвөө юм алгаа гэх тэгэнгүүт
ийм хотын юмнууд ингээд юу ч олохгүй шүү дээ нэг муу хүнийг зарсан хойноо өөрчлөө нэг баахан юм өглж орж ирсэн. Өөрөө болохоор зүү орны гудсанд ороос ногоон бодолтой юм аа. Чи юу юм? Тэгээд би одоогүй буруудаг бодоо. Би уг яг зүү байгаад одоогүй. Айгу боломжтой юм гэнтэй. Тэгэхээр чи өвгөн бодох дээр орж шал өөр юм авангуутай. Энэ чинь юу юм ингээд нүдэн дээр нийл байж байгаа. Загиж байгаа яваад гэдэг тийм. Манай өө тийм арзан хүн байсан. Одоо бодглохоор үнэхээр хизээж зүгээр судгүй. Байнга л гадаад нэг юм ингээд нэг ингэж идэг өвгөн байсан. Намаг Ашкагийн сүүл гэдгээс манай эмийг аюурцсан гэдгээс анхны. Эмээ хаал явна би дагаал явж байдаг. Тэгээд манай эмээ чи манай чинь дарга цэргийн хоол гэж байна. Цэргүүдийн хоол гэхэлэр цэргүүд нь хоньны махтаа хоол идэн, өхрийн махтаа чөлөө хоол идэн, дараа нар хоньны махтаа хоол идэн гээд манай гэр дотор ингээ хуваарлагдсан байж тээ. Тэгээд манай эмээ ийм хүмүүс байнга л гал тоон байж нэгээд одоо мөөгийн ороод ирлээ штэ. Мөөгид хоол иж өгөөд тэр хоолнд дуусаагүй гонгод би ардаас нь ороод ирлээ штэ. Надад шинэ хоол иж өгдөг. Тэнгүүд манай ах чинь айлын ганц хүү эмээгийн иж өгсөн хоолыг түлх ингээ зүгээр үнэрлээл түлхэхэд эмээ дахиад шинэ хоол иж өгдөг. Тийм биз штэ. Даам гар байж. Юу юм бэ? Зүгээр баг хоб гэдэг юм. Өнөн даам гар байж тээ. Би ч Салхиар гэдэг даа биш. Эмээ өвөнөр бол хүүхдүүдийг яг ингэж эрхийн балаа болгож эрхлүүлдэг байхгүй те. Зүгээр гар өрөхгүй. Дугаа чи би чамайг ер нь цацад загнаж өсгөөгүй шүү гэх. Тэгээд дуусаа мó аав ээж хоёр тэнд нам. би үл тэгнээс нь бүх хүүхдүүдэд тус нь бэлэн будаад тишэл авчаа. Шинэ хоолыг гэдэг усыг. Дахиад будаад шилээгээл. Тэгээ өөрөө адууны мах, тарууны мах огт идэхгүй заяа. Тэгэл бид нар болохоор дуртай штэ тэ. Тэнгүүд адууны мах, тарууны мах заах ингээд өгчөө. Тэгээд өдөржингөө нөгөө тоогоо шангаа ингээл нөгөө нэг сонины цаасаар арчаал угаагаал арчаал үнэрийг найрлах гал ингээд сууждаг хүн байсан штэ нэрээ. Тэгээд угаасаа ингээ хүн болгоно тэр цэргүүдэд манай эгч мэгчнэр орно штэ хөөрхөө. Өмөө бид нар бол дарга нар авахгүй тэгээд тустай хоол идэнэ. Гоё аа. Яа. За мигаад Би чинь юу штэ яг тэр хөдөөний эмийнхээ яг одоо ч хайртай. Би чи 21 нас хүртлээ тэгэж амир ирэх байсан штэ эмээдээ. Тэгэл ерөөсөө юм байвал надаа өгнө. Тэгээ орой ингээд нөгөө унтчихгоот ингээд хучиж өгнө. Тэгээ одоо чи орой эртээ үлээ. Би тэгээд ингэсэн юу адаг нэг эмээ ээж болохоор хөгшин хүмүүс хүнтэй унтуулахгүй гэдэг байсан байхгүй юу? Ээж нэг тийм жоохон маягтай арай жоохон хотын тэгээ хөдөөний хүнтэй суудж байгаа шүү дээ ээж чинь. Тэгээд тэгсэн чинь ингээд нөгөө нэг шүн нууцаар эмээхээ өвөр дээр очиод унтчихдаг. Тэг сонио ингээд тусны унтуулахаар буцаад очичдаг. Яахаараа эмээдээ хайртай гэдэг. Яарахгүй шүү дээ. Бүр миний охин жүжигчин хүн болно, урлагийн хүн болно гэж шалгыг давж өмшүүлдэг байсан юм чинь. Би юу ч хийдэггүйсэн шүү дээ. Миний охинд хин ч юм хэлэхгүй шүү гэж. Надад ерөнхий юм хэлдэг амт байхгүй. Би тэгээд юм арчихгүй. Амны хөөгд гэдэг чинь тэр шүү дээ. Тэг ингээд ойртуулдаггүй те. Тий, ерөөсөө ойртуулахгүй. Миний охин яасан аргал хүн олдохгүй очихоо би өөрөө явъя гээл те. Чамааг явуулахгүй бол тэгэн штэ. Нэг удаа нэг хураг шиг нийлүүлчихгүй. Тэгээд ах шивэр загнаад аавын дүүнэр гэсэн чинь нийлдэггүй нийлчихээ юу. Яг тэгдэг. Зонжиг ихлэ тавьчих шүү надад гэж. Мосаа юм бод хүүхэд цагж байгаа танд бол тэгвэл наадах бүндний уулчих. Ажлаас ингээ хол ойлгох тусам ингээд ойртой бид юм билээ. Би тэгэл хураг мураг юм ноос мос айгүйх авдаг байсан шүү дээ. Жохон. Тэр манай тэрний энэний сүнс мүс гэдэг жижиг даам тий. Тийм шүү дээ. Тэр хугацаанд би үнэхээр даам байсан. Тэр манай тэрний сүнс зүгээр яах вэ? Тэгээ хойноос баг өөртнөөс тийм байсан ухаан юм яах. Хойноос мортой хүн өдөр явуулна штэ. Өвөө нь таныг аваад ир гинэ. Хотод хуулгаано. Залагтаж очдё. Йоо. За Улаанбаатар хотод 17 цаг 33 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжээ ажиллагчаар New Julchin туурс дэмжиж ажиллаж байгаа. За Хайнан арлын Сани хот руу 5 гариг бүр шууд нислэгтэй аялыг өнөөдөр юм биш үү те? Хамгийн хямдар зохион байгуулж байгаа. Нислэг нийтэн цагт явж байсан. Шүн явж байгаа. 2 дахь орой очоод 3 дахь 3 цагийн алдад нисэж байгаа. Тэгснэ буцаж ирэхдээ та бас шүн тосоод байсан те? Тийм. Яг тэр чин хятадаас онгоц ирээд New Julchin шүү. хятадаас онгоц ирээд буцаад явж байгаа байхгүй. Тийм учраас Монголд бол
уддггүй тэр 9 онгоцонд буцаж ийн гэсэн. За 5 цаг нисээд Саний хотын 5 отоо resort буудалд амраад 70 улсын спорт, Атлантик парк, Ширэнгэн аялал гээд хамгийн хөгжилтэй хөтөлбөрүүдээр аялуулж байгаа. За хүүхдийн амралтанд зориулсан нислэгийн тийз аялын үндэ хямдрал зарласан байгаа учраас дэлгэрэнгүй мэдээллийн New Julchin Tours Facebook хуудаснаас нь 701094-1 гэдэг утаснаас аваарай. 701094-1. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч New Julchin баярлаа. За дараагийн асуулт Анжи. За Дараагийн асуулт бол босс. Ингэж байна. Эмээ өвөөдөгөө муудахгүй байдаг та. Хэрхэн тунирхаж айлгаж байв да гинэ. би түрүү хэлсэн шүү дээ нэг муудлаад морь унаал нөгөө төрхүүгээд авчдаг байсан гэд. Би ч тэгээ уг нөгөө нэг аавын нөгөө аав ээж дээр би айгуу даруулгатай байхгүй юу. Тэнд чинь би сүнс мүнс биш шүү дээ. Зүгээр зээ байхгүй юу. Тэгж жагаад би нэг өстэй амар том нүгэл үлдээд тэгээд яасан гэсэн чи өдрөл ингээд унтчихсэн юм аа. Эмээгийн ор гэдэг нэг зүүн талд нэг жижигхэн ор байдаг гэсэн. Тэгэл тэр манай эмээ ер нь жижигхэн хүн байсан юм л та. Тэгэл эмээгийн орон дээр унтчихагаал тэгэл ингээд халуун наранд хүн ингээд ноцоороод ингээд сүнс орж ирэхгүй нэг ингээд балаараа суудаг шүү дээ. Тэгэл долиогоод нарлуу хардсан сууж исэн чил эмээ тэнд нэг юм гал дээр юм хийжсэн л гинт нэг орилоод өстой шанаг манаг барайл амар юм болохоор Google имэд баригдана гэж байхгүй ш баруун талаар тойрол Google гараа явуулчих байх хэрэгтэй. Тэгэл нэлээ ойлцохтод яагаад имэд зодуулах гэдэг байгаагаа ойлгохгүй нэлээ зогтож явж байгаа харсан чинь хөл инээ хүртэл тарагш. Тэгсэн чинь мань яасан гэсэн эмээ нөгөө нэг таргаа бүрхгээл харуулныхаа ихийг бэлдэх гээл орон доороос тараг тийм том төмпөнтэй тараг татчих гаргаж ирэл нэг шанагыг авч хийчээд ч юм уу эргээд харсан чинь мань босч ирэнгүүтээ хөлөө дүрцэнтэй нөгөө таргын дотор нь хөлөө дүрцэн долиогоо сууж байгаа. Тэгээ богд. Тэгээд нийч тэгээд за одоо очиод алуулна гэд. Би тэнд бол ер нь айгүй тийм дарамтан дор амьдэрдэг гэсэн учраас за одоо би яг очиод яг алуулна гэх. Тэгэл тэр урдлын уулан дээр би өдөржин суусан. Хөөрхийдээ. Өдөржин суусан. Тэгээд түнгээр жампаар юм дагаад үлээхээс нөгөө хуйлган байхгүй нөгөө хуйлган. Тэд бол өстой шом байхгүй. Суугаад байдаг гэсэн чи оройхон ирдэл мө өвөө маань ирж авсан шүү дээ. Өвөө урж ирэл за одоо юм яа гайгүй болсон. Гэсэн чи намайг юу гэж дуудсан байсан гэсэн чи. Гүндийн 6 хүүхдийн адгийн шаар гэсэн. Яа. Бурхан штэ. Энд адгийн шаар дээрээс. Хоёр өвөө дээр нэг ийм л байгаа шүү. Ер нь дээр үе өгчүүл бол тэр хил ам бол амар. Тэр адгийн шаар марууд юу ч харин ч зөөл хийлж байгаа нь тэр. Би эмээтэй ерөөсөө тэгээд загнуулж үзээгүй. Тэгээд угаасаа ингээд нөгөө нэг том болсон өвөө байгаа шүү дээ 8 дугаар анги хүртэл. Тэгээд би ч нөгөө нэг 9 сарын 2-наас ахуулаад босроо гэдэг 9 сарын 1-нд хинээш дуудахгүй ганц өөрөө босоод өсмөсөө ингээд гоё индүүдэж биш өссөн ячаар ороогоод сахардаж махардаад уртлаа босгож басгаад. Явал 9 сарын 2-наас нөгөө унтдаг нь эхлэв шээ. Тэнгүүд манай өвөө ингээд босроо гэлтэй заяа. За миний хөө басаар яа тэгэнгүүт яах гэдэг юм бэ цаашаа өвөө гэдэг юм. Өвөөгөө бүр үзээ яддаг заяа. Яа. би ой дуусчих. Тэгээд үсмүсээ тэ заавны охин босороо хичээл нэр нэг өглөө босно нүдэ нээн гэхээс бүр ингээд өсtöд болгоо харцаадаг тийм л хүүхд байсан. Тэгэл 9 сарын 2-наас ахуулаад тэгэл өөтөө үзэр тарж лайтай юм бэ гэл. Би манай хоёр зээ одоо арай жоохон жижигхэн байгаа. Жоохон том болоод ингэх юм бэ тий. Өвөлаа гүд. Ураад олгоор ангитай нөгөө нэг юун дээр аршант дээр имээ нөгөө нэг гуан зажлуулдаг гэсэн байхгүй юу? Аав нэг юм ажиллуулах га тэгээд имээ битэрийг тэнд авчаа 100 гээ авчаа тавьцсан. Тэгээд яг тэр үед би янз бүрийн амтан авчирдаг байсан. Муур нохоо мохоо энэ тэнгээр тэмж байгаа л авчирдаг. Тэгээд нөгөөдх нь яжил нэг барьж иддэг юм яадаг тийм алга болчихсон заяа. Тэгээд өдөр болгоо уйлдаг орой. Нөгөөдг тийм алга болчихсон. Миний нохоо алга. Моцал бүнэ. Юу нэг муур олсон баггүй юу би амар нэр өгөө. Би бүр халзаатай гэдэг ишгтэй байсан шүү дээ. Тэгээд чи нөгөөдх нь идэж болгоод явуулсан болохоос шүү. Миний халзаатай. Зүгээр халзаатай идсэн байж гэдэг надад. Яа чиг гоё юмтай байсан. Чиний жилий чаа алал хөргөч тийцэг гэдэг шиг байна. Имээ бол намайг өртөө загинж байгаагүй. Одоо энэ нөгөө нэг сек имээ, соко имээ л ажилт нөгөө нэг юу алчуур мушгүй гэдэг хүүхдээ чи аваач амар ажил хийлэгдэг гэсэн. Угаасаа яг эдний ээжийн доотлын дөрөнд хүүхдээ
дүүгийнх нь хүүхдүүдийг бүгднгийнх нь бастаж хийсэ давгуучсан. Ажи их хүнийг эмээтэй нэг ашинд байсан болохоор цэцэрлэгт явмааргүй санаудвал хүнчлөө нөмрөөл эмээгийнх рүү гүйчдгүйсэн. Эмээгийн босхийг даваал авбал аав ээж яаж чадахгүй шүү дээ. Яг тэгдэг сүм те. Эмээгийн эмээгийн үг бүр яг тэгсэн гоё. Тэгээгүй юм тэгчээ гэдэг байхгүй. Би тэгээд анхны аав надад уцаавж өгөөд нөгөөдг нь алга болгочихгүй. Эмээ ашгүй гэртеж таараад тэг хурж ирээд нөгөө уцыг алга болсныг хэлж чаддгүй шууд эмээгийн араар ороод уйлцсан. Гэсэн чи яасан юм. Уцыг алга болгочихсон. Тэгвэл авч өгсөн гэдгсэн чи. Тэгээд алга болоогүй. алга болчихгоо юу? Тэг алга болоогүй тийм хэлээгүйсэн байхгүй. Тэгсэн чи. За алга болгосон зэний чи. Алга болгодгүй болгочих. Яг л тэгдэг те. Эмээ өөнөр бол тэгээд ерөөсөө зүрхээр хамгаалдаг ерөөс амар. За эмээ өвөгийн гэр гэдэг чинь сүм штэ. Хамгаалтанд очиж байгаа байхгүй. мөөгийн Би ч ер нь аль эмээ өгс ер нь би ихтэй эмээтэйгээ тулдаг байсан. Би их л хич бах те муудалцдаг л. Нэг юм юуны ямааны наалуур нэг хялгасын түлэгдэг ш хүүхдүүдээ. За тий. Тэг нэг тэнийг ингээ хар хялгасан. Тэгээ тэрийг авцраад өгдөг байхгүй. Тийм тэгэхээр би уурлаад тэгэл. Хогийн юм түлгээд тахын та одоо яах гэж байгаа юм бэ гэдэг. Тэгээ гоо манай энэ стон гашин дилтэхгүй байж тээ. Түнгөө төв. Энэ нэг араад сагсан бодлоо. Хараагаа ისоо ямар ч хийж чадахгүй. Араад эсэл явж байгаа. Оос манай дүүнэр мөндөр чи бүгдээрээ сууц. Тэр наалуур нэг хялгас түүх чи юу юм бэ чи? Та тийг надаа энэ хогийн чи яах гэж хийдэ гэд. Би бол эмээтгэе тулдаг л байсан. Бараг эмээ надаас айдаг байсан бохоо бараг. Өө надаас айдаг. Ааха энд юм өгч байгаа өөрөө хийгээд. За Улаанбаатар хотод 17 цаг 41 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар баруун бүсийн барилгын материалын тулгуур төв болох барилгачийн худалдааны төв хамтран ажиллаж байгаа. За эднийх ингэж байгаа. Бизнес эрхлэгчдийг бодитоор дэмжих барилгачин урамшуулалт хөтөлбөр зарлагдсан. За барилгын материалын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх жижиг дунд бизнес эрхлэгчдийг одоо бодитоор дэмжих зорилгоор барилга цэгмэн, барилгын ханган нийлүүлэгчдийн зөвлөл төрийн бас байгууллага, барилгачийн худалдааны төв хамтраад ийм хөтөлбөр зарласан байгаа. За энэ хөтөлбөрийнхөө өрөөнд болохоор барилгын материал ханган нийлүүлэгчид бизнес эрхлэгчдийг одоо чадварчуулах ийм сургалтанд хамруулж байна заа юу. За дээрэс нь барилгачийн худалдааны төв өөрөө яаж ирнэ гэхээр түрээсийн төлбөрөөс нь чөлөөлөөд тэгээ бизнес эрхлэгчдэд ингээд борлуулалт маркетингийн бодит дэмжлэг үзүүлж байгаа байхгүй айгүй мундаг. Одоо тэгэхээр чи эднээ дээр очингууд нөгөө түрээс төлөхгүй байгаа айлуудыг чинь бараа нь хямдхан байгаа штэ. Тийм бараа нь хямдхан байгаа. Ахад эднийх чинь би нөгөө нэг давуу талыг нь хэлсэн штэ. Яг тэр нөгөө хятад үйлдвэрлэгчд нь өөрсдөө тэнцээ бүр юм юунуудтай юм бэлээ. Павильонуудтай юм бэлээ. Тийм учраас үйлдвэрийн үнээр нь авах болцоо байна. Ахад дээр нь юу гэхээр дотороо эн чинь юм нэг хоёр том юу байгаа юм л да. Одоо байр байгаа юм. Хоёр том корпус байгаа юм. Одоо AB2 нь бол ашиглалтанд орсон. Тэр хоёрын нь хооронд явахыг тооцвол дотроо яг ийм нэг үзэсгэлэн үзээ явж байгаа юм шиг тийм тав тухтай дотроо хоолны газартай ачааны левттэй тийм учраас тэнд очиод ингээд тух халдаал ингээд нэг тоон шороонд бужигнаал машин тэргэнд дайруулчих гээд ингээ явна гэсэн юм байхгүй. Та зүгээр тааваараа бүх худалдаагаа хийгээл гарах болцоо. Юу яг 100 айлын сонсголон дагуу зам дагуу ил юм байл шүү дээ, тий? Тийм сонсголон дагуу би харин хэлээд байна. 100 айлын сонсголон. Юу? Чаавс. Миний яцгаа үлгэж авч байгаа хоёр тий. Тэр нөө яг сонсголын замын зүүн чинь нэг юм гоё ногоо ирэнтэй нэг хөгжлийн бэрхшээлтэй хөгжлийн төв гэж байгаа шүү дээ. Тий. Тий. Яг тэрний чинь урттал нь залгаа. Яг зав залгаа. Бүртгэлийн хугацаанд болохоор 6 сарын 10-г өнөөдөр хүртэл юм байна. Тэгээ сонгон шалгаруулах хугацаа нь 6 сарын 10-наас 11 хүртэл юм байна шүү. Сонгон шалгаруулалт нь өчигдөр дууссан. Тий, одоо сонгогдсон. Өнөөдөр чи 11 юм билүү? Оо, тийм. За, дэлгэрэнгүй мэдээлэлд ганц хэлсэн өгүүлбэр нэ. За 100 айлын сонсголон гэдэг авах гэдэг. Тэрнээс арай гайгүй юм биш. Үүний бүтлэн бүгсээр иргэсэн шүү дээ. За, эдгээр дэлгэрэнгүй мэдээлэлд 77 66 22 77 94 тэг 11 71 гэдэг утаснуудаас аваарай. За ингээд барилгачин худалдааны төв гэж кириллээр бичээ сошиал хаяг руу орох боломжтой байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар баруун бүсийн барилгын материалын тулгуур төв болох барилгачин худалдааны төв хамтран ажиллаж байна. Баярлалаа. За одоо дараагийн асуулт надад ирж одоо бодоход эмээ өвөөгөөс авсан хамгийн том шагнал нь юу байж вэ гинэ. Яасан эмзэг асуулт. Тэсвэртэй юм чихэд. Үгүй одоо яах вэ? Би ингээд боддөө штэ.
ээжээ хайр үзээгүй өссөн тэгээд нэг жаахан ч гэсэндээ нэг ядаж нэг 4 жилтэй ингээд нэг эмээгийн хайраар ингээд үсч эрхэлж өссөн болоо даа л гэж боддоо шүү дээ. Ер нь бол нөгөө нэг хүмүүс ингээд ярьдаг шүү дээ 3 нас хүртэл нь хүүхд ингээд мэдэх ёстой юмаа мэдсэн байдаг. Ер нь бол хайрын донд өссөн хүүхэд ямар болдгоо байдгүй гэл те. Тэгээд одоо ингээд бодохоор ингээд энэ багын хүмүүжил гэр бүлийн хүмүүжил гэж бодохоор ингээд эмээ өвөдөө эрхэлж өссөн нэг 5 хүүхэлтэй чирцэн те. Юугаарч дутаагүй л өссөн байгаа байхгүй би. Гошонк нүрээд ирдэг. Тийм, бүхс арч гингүүд гүйж үрээд бүхс арчдаг гэсэн. Тэгээ энэ л одоо тэгээд одоо би байгаагийн л нэг юмтай л гэж бодож шүү дээ. Би эмээгээс одоо хамгийн хавсан юм хүн хайрлах юм уу гэж боддог шүү дээ. Тэгээд нэг юм өөр хүмүүсийг ингээд нэг юм хэцүү байдал ч юм уу орсон байх уу ч юм уу хүнийг өмөрдөг, өмнөөс нь өмөрч чаддаг нэг тийм нинжин сэтгэлтэй болсон болов гэж боддог өөрөө. Би сая Саяны ярснээр би юу ч хийгээгүй. Юу ч хийдэггүй гэсэн. Тэгээд намайг дийлдэхгүй байсан бохоо. Тий айл хамгийн нэг хэд хараад өгсөрсөн байх. Тэрийг үлсгэн. Би бол тэрийг хэлмээр л. Манай нийлж байгаа тэр мөн өгнүүдийг хэлмээр. Гэрийг гадаа сууж байгаа хүмүүсийг үл зэвүү явуулдаг шүү дээ. Чи алхаад өгөөч те салтан чи гэх. Юу зүүцээ гэдэг. Тий. Стэн юм уу? Салтандах сарайгаа даахгүй марчаагүй юмнууд гэдэг. Тэр имэ чинь хэд орчим настай байсан? 64 5 юм байна. За. Нөө манай намайг дахин шүтгч өвөө байна хоёр чинь гин нэг амар муудалцдаг байсан байхгүй. Тэгж чад гин нэг амар сайд нэг удаа манай хоёр нэг юм баригатын юм хуучин барилгатай-гөр ингээд таан урагчдаг. Тэр тааныг бүгднийг ингээд хаачилж аваад бүгднийг ингээд зоодоо оодгоо нэг амар том торхонд хийгээл өвөө дээрээс нь давс мавс хийгээл зоодоогоо хийгээл би дээр нь гიშгээл манай хоёр нэг өдөржингөө 200-ийн бошиг зоодоо хийгээ хайдаг байхгүй. Тэгсэн чинь ста намайг амар магтаал. Хөөрхи миний маав нэрээ нэг ийм л нэг юм зүтгэхлээр ийм махрын хүн байсан. Таус асад надад ажил сурах гээд ирээд. Ямар стогот миний л ингээд би болоод аав нь чинь өөрхий амт тэгэл өөрийгөө л хуураад тэгээд алуу хөө битэр бууц хийж өггээд тусад нь бууц хийлгээл өгчээсэн тэгээд яг ингээд хайрлаад нэг ингээд дахин шүтээд байгаа юм шиг мөрдлөө бас л ажилд сургаалтай хөөргөөл яаж хийж байгаа л хөөргөөл надаар юм хийлгээл хэлсэн байгаа байхгүй юу. Тааш гэхдээ та өөрөө сурах биш. Та тэр өвөдөө юм сурах гэж хэлсэн. Байгаи. Бараг тэгээд байгаа байхгүй те. Намайг хүүхд ажил хийдэг чи юу? Амтрах ирчихвч өгч байна. Юу л бараг тэгдэг байсан тэгээд. Иви аав намайг л одоо сурах гал үрээд ирсэн байлгүй дээ тэр гэл. Бүх юмыг л ингэж л нэг сэтгэлээр хураал явдаг байсан баг чаавас. За манайхан санал асуулганд хариулах цаг ирлээ. Мегаас эхлэн та аль ангилалд нь багтдаг хүүхдээ амны хүүхэд явлаа. Бэд нь байдгал нэг ачцсан ясаа. Дайсан зэрэг нь вэжтэй эмээ өөтөд дурсамж байхгүй. За. Мөг байдгал хүүхднээс. Байдгал. Би ч гэсэн ер нь байдгал нэг ачцсан ясаа. Би бол амны хүүхэд нь явсан. За. За санал асуулгын маань дүүн гарсан байна. Яг одоо манай лайвыг 417 хүн үзэж байна. Санал асуулганд 214 хүн оролцсон байна. Сайн байна. За А буюу амны хүүхэд явлаа гэдэг дээр мегаторийн саналыг нэмээд 94 буюу 43%. За байдгал нэг ачцээ байсан гэдэг дээр Анжи Мөгийн хоёрыг нэмээд 58% буюу 26%, дайсны зэрэг нь ээжтэй гэдэг дээр 16% буюу 7%, эмээ өвөөтэй дурсамж байхгүй гэдэг дээр 50 хүн буюу 23% саналаа өгчээ. Тэгэхээр манайхан ер нь бол дийлэнх нь амны хүүхдэл явсан байна шүү дээ, тий? Тэгин 43%. За санал асуулганд төвтэй оролцсон та бүхэндээ баярлалаа. Энэ үрээд 2025 оны 6 дугаар сарын 11-ний 5 гарагийн Яна нэвтрүүлэг радио 2 дугаар студиэс хөгжүүлэлтэй хөнгөн байцгааг сураатаагаар шууд түрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Олон Улсын Улаанбаатарын сургууль дэлхийд гарах гарцх сураатаагаар за мөн баруун бүсийн барилгын материалын тулгуурт болох барилгачийн худалдааны төв хамтран ажиллаа. Баярлалаа. Дэлхийн монголчуудын MJ радио 88.3.